Хүмүүс гэртээ тав тухтай байх магадлал 40% буурдаг гэсэн олон улсын судалгаа байт юм байна. Сайн байна уу? Та ажил ихтэй өдрийнхөө төгсгөлд юу хүсдэг вэ? Гэртээ хараад халуун дулаан орчин тав тухтай амрахыг л хүсдэг үстэй. Хүн бүрл тэхийг хүсдэг ба. Жишээ нь би л эхнэр хүүхдүүд нь нэмсэглэн өгдөх халуун дулаан орчныг л хүсдэг. Гэрийн хоол цай өнөрцсөн байж болох хамгийн тав тухтай орчин байхыг хүсдэг ч өдөр бүр тийм байж чаддаггүй. Та нар ч бас надтай адилхан бодож байгаа. Тэгвэл яагаад өдөр бүр тийм байж чаддгүй нэг шалтгааныг хэлье. Нэг талд гэртээ тав тухтай байх гэсэн хүсэл, нөгөө талд нь тог тасрах, лифт гацах, ус тасрах гэх мэт барилгатай холбоотой асуудал хоёрын хооронд transition stress гэдэг зүйл үүсч хүмүүс гэртээ тав тухтай байх магадлал 40% буурдаг гэсэн олон улсын судалгаа байт юм байна. Улаанбаатар жилд 13-аас 15 удаа тог тасардаг. Тэгэхээр бид жилдээ дунджаар 13-аас 15 удаа хамгийн тав тухтай байх ёстой газараа стресстэж, бухимдаж, магадгүй түүнийгээ үр хүүхдтэй, эхнэртэй, ээж аавдаа халдаадаг байж болох. Энэ бол зөвхөн хүний биед нөлөөлж байгаа л нэг жишээ. Үүнээс гадна материалын байдлаар маш олон хохирол учирч байна. Энэ бол 100% шийдэж болох асуудал. Жишээ нь орон сууцны тог тасархад яагаад нөөц цахилгаан үсгээр ашиглаж болохгүй гэж. Бид нар тог тасархад зүгээр л хүлээдэг. Үүндээ бүр дасцсан. Гэтэл одоо 2025 он шүү дээ. Барилгын компани сэтгэл гаргаад нөөц цахилгаан үсгээр авч тавиад сөөхөн түүнийг арчилж тордоод ашиглаас сурчвал бид нар гэртээ тав тухтай байх нөхцөл багч болов нэмэгдэнэ. Энэ мэтчлэн бидний амьдралын чанарт нөлөөлдөг, анзаарахгүй өнгөрөөдөг дасал болсон зүйлс барилга болоод орчин тойронд маш их байдаг. Танд өөр ямар ажигласан зүйлс байна вэ?